За хөтөлбөрийнхөө төгсгөлд бид эрүүл мэнд шинжилх ухааны нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Хүн төрөлхтний насжилт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед нас сахих үйл явцыг хэрхэн хүлээж авахаас шалтгаалan хүний наслалт уртсах боломжтойг эрдэмтэд тогтоогод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр 2030 он гэхэд дэлхийн хүн амын 6 үндэстний нэг нь 60 болон түүнээс дээш насны ангилалд хамаарагдах төлөвтэй байна. Насжилт эрчимтэй нэмж байгаа энэ үед насны ялгуурлан гадуурхалт буюу хэвшмэл буруу ойлголтууд ихээр орших болсон байна. Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгаагаар 50-аас 80 насны иргэдийн 93% нь өдөр тутмын амьдралдаа насны ялгуурлан гадуурхалттай нүүр тулдаг юм байна. За энэ ихэвчлэн настай хүмүүс сул дорой эсвэл шин зүйл сурахад хитрхи хөгштөн гэдэг ийм хэвшмэл ойлголтуудтай ийм хандлагаар илэрдэг юм байна. Хэрв хүн эдгээр сөрөг хандлагыг өөртөө хүлээж авбал өөртөө итгэх итгэлээ алдаж танин мэдхүүн чадвар нь буурдаг. Улмаар сэтгэл гутралд орох эрсдэлтэй байдаг. Энэ нь өөрийгөө нийгмээс тусгаарлаж ганцаардал төтлөх гол шалтгаан болдог. Харин эсэргээр нас сахих үйл явцыг эергээр хүлээн авч өөрийгөө хөгжүүлсээр байдаг хүмүүсийн дундаж наслт бусдаас 7.5 жилээр хүртэх байгааг эрдэмтэд тогтоосон юм а. Мөн тэдгээр хүмүүсийн ой санамж илүү сайжирж Альцгеймерийн өвчний эрсдэл эрс буурч байна. Учир нь тэдний тархины санах хариуцсан агшилт хамаагүй бага явдаг. Дэлхийн зарим улс орнууд ахмад наснуудаа нийгмийн баялаг гэж үздэг удамшилтай бөгөөд Япон улс гэхэд л 1966-наас хойш ахмадын өдрийг албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэж байна. Зарим уугууд иргэдийн нийгэмд ахмадуудыг амьд номын сан хэмээн хүндэлж тэднийг мэдлэг туршлагыг өвлөн авдаг. Түүнчлэн дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс амьдардаг хөх бүсийн орнууд буюу Скандинавын орнууд гэр бүл нийтээр том гэр бүлээр амьдрахыг илүүтэй дэмжиж эхэлсэн байна. Тиймээс нас сахих үйл явцыг нийгмийн асуудал мэтээр харж гадуурх нь хүн төрөлхтний эрүүл мэндэд хор хөнөөлтөй болохыг судлаачид анхааруулсаар байгаа юм а.